Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай соёлын экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэн ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг улсны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбартай хамтран бүтээв. Ерөнхий ивент итгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Ивент итгэгч Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар. Хамтран ажилласан Skytel компани. Хамтран ажилласан EDT компани. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. Хүмүүнд үзэгчтэй байгалийн ухааны мэдлэг оюунаараа бусдыгаа цойлсон үндэсний хэмжээний шилдэг сурагчийг тодруулах аялал маань өнөөдөр сүүлийн шатанда ирээд байна. 100 сурагчаас мэдлэг оюунаараа бусдаасаа шалгарсан 10 дугаарын ялагч маань өнөөдөр энэ тайзан дээр өрсөлдөж нэг ялагч 10 сая төгрөгийн шагналын эзэн болох болно. Ингээд өмнөх дугаарын ялагчтай тайзнаа урьцгаая. Нэгдүгээр дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн 11-ийн А ангийн сурагч Лодой Дамбын Амин Эрдэнэ. Хоёрдугаар дугаарын ялагч Ховд аймаг дахь Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ахлах сургуулийн 12-ийн Б ангийн сурагч Мэндбаярын Булгамаа. Гуравдугаар дугаарын ялагч Хоббын сургуулийн 10-дугаар ангийн сурагч Алтан гэрлийн Минжин Сор. Дөрөвдүгээр дугаарын ялагч Монгол Орсын хамтарсан 3-дугаар сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Хадбаатрын Давг. 5-дугаар дугаарын ялагч Батшиг овогт уран санаа Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ахлах сургуулийн 12-ийн Д ангийн сурагч. 4-дугаар дугаарын ялагч Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ахлах сургуулийн 12-ийн Б ангийн сурагч Дөлгөн. 7-дугаар дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын Хоббын сургуулийн 10-ийн Б ангийн сурагч Батболдын Учрал. 8-дугаар дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11-ийн Ё ангийн сурагч Бүрэнболдын Халиун. 9-дугаар дугаарын ялагч Монгол Улсын их сургуулийн Харьяа байгаль дэцэн ахлах сургуулийн сурагч Бат Эрдэнийн Бэлгүүн. 10-дугаар дугаарын ялагч нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн 10-ийн Б ангийн сурагч Мөрөнгийн Цэлмэг Очор. За сайн сурагчтай. Сүүлийн шалгалтын бэлтгэлийг сайн базааж чадсан уу? Та тийг харсан чинь та болгоны ялж исэн түүхүүд багшийн толгой дотор явагдаад ямар сонирхолтой 10 дугаар үед гарсан юм бэ гэж багш нь бодогдчихлаа. Тэгээд өнөөдөр бол хэдүүлэнгийн нунаас цор ганц ялагч дотор 10 сая төгрөгийн эзэн болох болно. Тэгээд та аруулаа энэ тэмцээнд ялах чадвартай сурагчид шүү. Хэдүүлээ өөрсөндөө амжилт хүсье алгацчих. За сурагчтай. Одоо ингээд манай хамгийн сүүлийн шат эхэлнэ. Хамгийн сүүлийн шатанд хэдүүлээ өмнөх дугаар ялагчуудтай хоорондоо өрсөлдөж байгаа тийм. Өрсөлдөөн мэдээж маш гоё халуухан сонирхолтой догдлон байх бах. Ингээд 9 ялагчтай хамт зогсох ямар шүү мэдрэмж төрж байна. 8 дугаарын ялагч халуунаа юу гэж бодогдож байна? Ер нь их догтлуулж чадчихсан шүү. За тэгвэл манай хамгийн эхний дугаарын ялагч Амин Эрдэнэ маань 10 сая төгрөг авал тэрүүгээр юу хийх вэ? 10 сая төгрөг авал би яг бодсон юм хийхэд байгаа. Гэхдээ яг бүх мөнгөө өнөөдрөөр амжиж өрөхгүй. За уран санаа
Энэ удаагийн дугаарт хэр их орон санаа гаргах вэ? Хэр оролдох вэ? Сэцүү дээ. Би өөрийгөө тийм амар сайн байна гэж бол бодохгүй. Тэгээд оролцоод үзнэ л гэж бодож байна. Гэтэ амар мундаг оролцсон шүү дээ. Энэ дугаараас адилхан байх уу? Үгүй ээ. За. Хэдүүлээ яа өөрсдөндөө ихтэлтэй орё те. За үзэгчтэй. Манай 11 дугаар дугаар буюу хамгийн сүүлийн шний дугаар эхлээд бэлэн болсон байна. Энэ дугаар үзэгчдийн маань хооронд ч гэсэн хоорондын өрсөлдөөн явуулах сүүлийн боломж. Тэгэхээр дагаа нэг хамгийн сүүлийн боломж гэсэн үг. Үзэгч маань ч гэсэн асуултандаа хариулаад оноогоо тоолоод бид нартэйгээ хамт оролцсон уу. За. Манай сүүлийн шатны 1-р үеийн 1-р асуултыг ялагчдаа танилцуулъя. Дотор нь янз бүрийн ургамал тарьсан террариумын шилэн ханан дээр яагаад усан дуслууд үүсдэг вэ? A. Ургамал фотосинтез явуулснаас. B. Ургамал ууршилт явуулснаас. C. Ургамалд ус дутагдсанаас. D. Ургамалд гэрэл дутагдсанаас. Сурагчдын маань ялалтанд хөтлөх хамгийн ихний асуулт сурагчдын маань өмнө очсон байна. 30 секундын хугацааг эхлүүлцгээе. За сурагчид маань химийн урал талаас аюул сайн бодох нь зөвтэй юм болов аль нь усыг хэрэглээд аль нь ус ялгаруулад байдаггүй гэдэг талаас бодох бах. Энэ асуулт бол 2 онооны асуулт байх. Най сурагчдаа. Зурдугаар дугаарын ялагч Дэлгөөн. Яаж ирлээ? Яагаад? Ус ордогтой ус гаргадаг байхаа тэгээд уурсалт явахаар хар хонороод бол одоо террариумын хан дээр нь ус үсэж байгаа юм чинь тэгээд ямар нэг ус хэрэгтэй гадагшлаж байгаа гэж бодоод бигээ асуусан. За тэгвэл энэ асуултанд 3 дугаар дугаарын ялагч Минесор юу ч хариулсан байгаад Би бол А-г сонгосон. Явган Б-г сонгох гэж байгаа. За ер нь өөртөө итгэхгүй нэгээд А-даа сонгосон. яана. За хэдүүлээ тэгвэл хамгийн ихний асуулт ямар хариултаа байсан болоо хамтдаа танилцгаая. Зөв хариулт B. Ургамал ууршилт явуулснаас. За яг зүйтэй манай Дэлгөөний хэлснээр фотосинтез явуулахын тулд ус шаардлагатай байжунгууд ус хэрэглэгдээд байгаа байхгүй тий. За тэгхийн болохоор A хариулт маань бол хараахан биш байсан бах нэ. Ургамлын навчны үзүүр дээрээс ургамлууд маань усаа алддаг. Доороосоо үндэс маань байн усаас орж идэг. Тэгээ дээшээгээ ургамлаа усаа алдж идэг. Энэ усаа алдах процесс нь ус татах процессийнхоо зайлшгүй шаардлагатай байх нэг хэсэг нь. Хэрвээ бид нэр бас усаа ууршуулж чадахгүй байх юм бол доороосоо усаа тутаж сурч чадахгүй. За энэ асуулт та бүхэнд маань 2 оног өгсөн байгаа. 70% нь хариулаад эхэлжээ. За хэдүүлээ. 1-р үеийн 2 дугаар асуулт руугаа орцгоё. Шүүгэнд 10 удаан амьс, 8 цэнхэр амьс, 6 ногоон амьс байв. Ижил өнгийн 2 амьс заавал гарч ирэхийн тулд хамгийн багадаа хэдэн амьс авах вэ? A 3, B 4, C 13, D 15. За 1-р үе маань шууд бодлоготой эхэлж байна. Сурагчдынхаа 30 секундын хугацааг эхлүүлье. За хэдүүлээ энэ зэн дээрээс мэдээж ямар өнгийн амьс гарч иж байгааг нь харахгүйгээр татаад гаргаад ирж байгааг бодоорой заяа. Яг гой цагаан сараар гээд бэлгэн дундаас ингэ сонгоод шүүрээд авч байгаа. Гарч ирснийхаа дараа л ямар өнгийн вэ гэдгийг харж чаднаа гэж бодъё. Тэгвэл хамгийн азгүй хүн байсан ч гэсэн хідэн оролдлогын дараа 2 ижил өнгийн амьстай болцсон байх юм болоо. За бодох хугацаа маань дууссан. За манай 7 дугаар дугаарын ялагч бодлогонуудыг бодсоор байгаа л ялцсан те. Энэ бодлогон дээр ямар хариултыг сонгов? Яагаад? Би болохоор D хариулт буюу 15 гэж сонгосон. 15. Яагаад? Яагаад тэгэхээр хамгийн багадаа гэж байгаа учраас цэнхэр ногоон амьсыг бүгдийг гаргаж ирж дуусаад тэгэхээр тэр буюу 14 амьсыг гаргаж ирсний дараа 15 дахь дээр бол улаан амьс заавал гарч ирэх юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Сонирхолтой амгүй тий. Манай бодлого гэхдээ 2 ижил өнгийн 2 амьс заавал гарч буюу хос адилхан өнгөтэй нэг хос хизээ гарч ирэх вэ гэдэг байсан тий.
За тэгвэл энэ бодлогын хариу хэрхэн гаргасан бэ? Манай 1-р дугаарын оролцогч, ялагч Амирд нь. Асуултаа уншиж байх явцад яг цаг хэлцээ болохоор их сандраад C хариултыг сонгосон. C хариултыг сонгосон. Зөв хариулт болоогүй болов. Зөв л байгаасаа гэж найдаж байна. Манайд жоохон бодоод ихсэн чинь бүгдийнх нь царай гэлэх юм. За хариултаа солимоор байгаа хэдэн зурагч байна гараа өрг. За яалтчгүй 30 секунд хийцүүлдэ. За ертөнцийн дээр хамгийн азгүй хүн байсан ч гэсэн яг хідэн амьсыг сугалвал баталгаатай өрөөсөн биш амьстай гарах юм болоо. Хэдүүлээ зөв хариултыг дэлгэцэн дээр харцгаая. Зөв хариулт B 4. Зөв хариулт B 4. За 4 байсан бахнэ. Манайд нөгөө тоонууд дээр айгүй хэлж холбогдол өгөөд болоод эхэлсэн те. 18 6 нийлэх үү яг уу нэмэх үү асах уу үржих үү ах уу бодоод бидний ач холбогдол өгснөөс зүйл нь болохоор төрлийнх нь амьсд нь ахна те. Өнгөнд нь ах байсан байна. Та дэд 96 онооны боломж байгаа. Санаа зовлтгүй. За ингээд хэдүүлээ 1-р төвшний хамгийн сүүлийн асуулт болох 3-р асуулт руу орцгоё. Дэлхийн гадна талын хатуу бүрхүүл хэдэн хавтангаас бүрдэх вэ? A 6 том 10 жижиг, B 8 том 8 жижиг, C 3 том 3 жижиг, D 5 том 8 жижиг. За сурагчд маань асуулт очлоо 30 секундыг эхлүүлцгээе. Хавтан гэж юм те. Ямар хавтан гэдэг вэ? Тийм нэртэй бүжиг гэдэг вэ? Юу вэ? Эднэрээс чинь болол лаг юмнууд газрууд чинь нийл салаал, буцаж нийл салаал, боо юм болоод идэх те. Хитэн том, хитэн жижиг байдаг юм болоо. За манайх дундаас чинь газар зүй дээр аюусаа хариулаад ялаад исэн чинь хэм бэлээ. Манай 6 дугаартай дөлгөөн хэрхэн хариулж 5 юм 6 байдаг. Тэгэхээр BC хариулт угаасаа биш. Тэнгүүт хэрвээ Антарктикийн хавтан гэж байдаг бол А болоод байхгүй бол D болох байна. Би тэгээд D гэсэн. Зя гэд бодсон байна. Нийт хэд байдгийн болоо арайч тийм цөөхөн шухаа гэж байна. Энэ асуултанд бэлгэн маань хэрхэн хариулсан бэ? Д хариултыг сонгосон. Ингээ харахад бол 8 том 3 том гэсэн юмнууд арай олон болон арай бага санагдаа. Тэгээ энэ хоёрыг шууд хассан. Илт тугаасаа бурууг нь харагдаж байна. Тэгээд А юм уу D2 айл нэг нь гэж бодсон. Тэгээд сайн бодож байгаад 5-ыг сонгосон. Тэгвэл хэдүүлээ хамтдаа зөв хариултаа танилцъя. Зөв хариулт A 6 том 10 жижиг. Гисэн зөв хариулт байсан бахнаа. Тэгээд нийт 16 тийм ээ. За дэлхий дээр нохон далайн, Хойд Америкийн, Өмнөд Америкийн, Африкийн, Евразийн, Антарктидын, Энэтхэгийн, Австралийн хэмээх том хавтангууд Сомалийн, Назкагийн, Арабийн, Филиппиний, Хуан де Фукагийн, Коксийн, Карибийн, Скотиягийн хэмээх жижиг нийлээд 16 хавтан байдгийн байна. Эхний үе маань ингээд дууслаа. Эхний үед маань нөгөө 10 ялагч маань хэрхэн онооны самбарт жагссан бэ гэдгийг хамтдаа харцгаая. Зя чанго ихэлсэн. Бодлогон дээр бөөнөрөө унаад орсон бол эхний үеийн дараа 4 оноотойгоор Цэлмэг очир давг уран санаанаар тэргүүлж яваа байх нэ. Тэгэхээр энэ үе дээр таад маань сандарлаа дараад юун дээр алдаж болох үгүйгээ ойлгоод өрсөлдөгч нөрөө ажиглаад авсан бол хэдүүлээ өөрсөндөө алдчихад 2 дугаар хөлөг орцгоо. Эцэг л алдчихж чинь нэ. Аврагууд дундаас маань аврагын шалгарах 11-р дугаарын 2 дугаар үе эхлээд бэлэн болсон байна. 2 дахь дугаарын хамгийн ихний асуултыг та бүхэндээ өгцгөөе. Ус тос яагаад хоорондоо холилддоггүй вэ? A. Ус ба тосны молекулын туйлшрал ялгаатай. B. Ус хүнд, тос хөнгөн. C. Ус тосноос жижиг молекултай. D. Тос хатуу бодис. За ялагчд маань энэ асуултанд хариулаад 5 оног аваарай гэж юм шүү. 30 секундыг эхлүүлье. Холилддгүй л үү те? Яагаад холилддгүй лээ ч одоо. Тэг шалтгаан да те. 2 төрлөөр бид нэр хуваагаад байдаг те.
Ямар цэник мэхтэй холбоотой юм болов яа тийм бол юу юм бол. 4-р дугаар ялагч. Юу гэж ярьсан яагаад? Би ус тосноо жижиг молекултэй гэж C хэлбэрийг сонгосон. Жижиг болохоор Тийм л гэж бодож байна. жижиг болохоор бүр холилдохгүй юу? Жижиг болохоор тосны молекул усын молекултэй нийлж чадахгүй гэж бодоод би C хэлбэрийг сонгосон. За тэгвэл энэ асуултанд 3 дугаар дугаараа ялагч Минжинсаар хэрхэн хариулсан бэ яагаад? А-сигээс аль нэг нь байж магадгүйгээд би C-ийг сонгосон юм. Тэгвэл манай 10 дугаартай оролцогч хэрхэн хариулсан бэ? А гэж хариулсан. Ягаад? C-ийн молекулын хэмжээ хамаагүй гэж бодсон. D-ийн тос хатуу боц биш. B-ийн ус хүнд G-ийн ялгаа яарч хамаагүй. Нэг уруулд орчих юм бол харин А-ыг ялгаа нэг хамаатай ялгаа гэж бодсон. Зүгтээ тос хатуу халбгүй те. Тэгвэл хэдүүлээ зөв хариулт нь юу байсныг дэлгэцэн дээр хамтдаа харцгаая. Зөв хариулт A. Ус ба тосны молекулын туйлшрал ялгаатай. За гэсэн зөв хариулт байх нэ. Тэгээ туйлшрлахээс илүүтэй туйлтай юу, туйлгүй юу гэдэг асуулт энэ донд байгаа те. Тэгээд ус жишээлбэл яадаг вэ те. О байж байгаад хоёр ус төрөгч залгахдаа хоёрлоо доор очсон те. Тэнгүүд энэ тал нь болохоор чүд ямар сэнэгтэй вэ? Чүд эерэг сэнэгтэй. Дээдл нь чүд хасах сэнэгтэй байх нь. Тэнгүүд яг адилхан ийм ялгаатай туйлралтай бодисууд ороод ирэхээр би нэг салгаад авчих. Тэр нь ялгаа болдог. Тосонд болохоор тийм балансын зүрх бол байхгүй. Тийм болохоор би бинтэйг холиодгүй уусдгүй байх нэ. Зөв хариулсан сурагчтай баяр хүргэе. За 5 оноо байсан. Та хэд маань 4 мэдж байгаа те. Үе ахих тусам оноонууд эрс нэмэгдэж эхлэн. Ялангуяа сүүлийн 2 үе бол ялагчийг тодруулах хандлагатай байдаг. За тэгвэл 5 оноотой 2 дугаар үеийн 2 дугаар асуултаа хамтдаа танилцгаая. Жимс цэцгийн ямар эрхтэн бэ? A. Дохиур, B. Үрөвч, C. Цэцгийн суудал, D. Цоморлог. За биолог бүдрэ уншсан байлгүй дээ. Зарим нэг эхлэнгүүт дараалаа шүү. Юу юм болоо? Тэр гоё хамтдаа зүйлсийг бидэрт яг юу хувраад өгөөд идэм бол ялгаатай хүнсний ногоо жимс орчин өөр зүйлүүдийн дөр сүрлэл юу лээ те. Аль нь аль юм бол за бүгдээр гоо жимсэн дуртай л хэлвэт те. Зарим нэгээс нь харилдгүй бол дуртай л хэлвэт те. За энэ асуултанд манай давга 4 дугаартай оролцогч Жимс үртэй мөн цэцгийн ургамлын хөгжих дөрсөв эргэтний нэг учраас би үрвч гэж сонгосон. Үр гэдэг үг агуулсан болохоор үрвч юм биш үү гинэ. Тэгвэл учирлаа 7 дугаар дугаараа ялагч бас учрал хэрэг хариулсан бай. Ягаад? Би бас ялгаагүй Б буюу үрвч гэж хариулсан. Яа тэгвэл мөн эсгийг хамтдаа дэлгэцэн дээр харцгаая. 5 онооны асуулт. Зөв хариулт B. Үрөвч. За тэгээд яг үрвч гэдэг эргэтэнд нь үр тогтсныхын дараа дүр суурилт нь эхлэх нэ те. Хэрэв ботсон бол гаргалгаа гараад болох боломжтой асуултууд байна те. Энэс цаашаа ч гэсэн асуултнууд дээр та хариултыг нийлүүлээ мэдгүйсэн ч гэсэн гой хар ухаан гаргаж чагаад гой оновчтой таамаглал дэвшүүлээд тэгээд тэрийг шалгах шүү заяа. Тэгээд гой таамаглаа багштай хуваалцаарай. За. Манай 2 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултыг сурагчнартаа өгье. Хүчил төрөгч нь дан атом байдлаар тогтвортой оршин байдаггүй. 2 атомд молекул байдлаар оршдог. Харин аргоны 1 атом тогтвортой оршин байдаг. Үүний шалтгаан юу вэ? A. Аргоны иончлалын энерги өндөр. B. Хүчил төрөгчийн харьцангуй цахилгаан сөрөг чанар их. C. Валентийн электроны тоо ялгаатай. D. Электрон давхрааны тоо ялгаатай. За гэсэн химийн асуулт сурагчд маань очсон байна. Бодох 30 секундыг эхлүүлье. За. Хүчил төрөгч чи ингээд хөөхөн хоёр найзаараа хөтөлцөд явж идэг те. Тэгсэн чи аргон тэгдэггүй гинэ. Юу яагаад юм бэ? Ганцаардмал юм болов? Юунаас ч ганцаард юм бол. За. Химийнхаа мэдлэгийг давтсан хүүхдүүдэд намайг аваач гэж 5 оноо байсан байна. За сурагчд маань хариулт өгсөн. Тэгвэл энэ асуултанд 8 дугаарт оролцогч Халиуна юу гэж хариулсан бэ яагаад?
Би Б хариулт хүчил төрөгчийн харьцангуй цахилгаан сөрөг чанар их гэдэг хариултыг сонгосон. Хүчил төрөгчнөөсөө болоод байж магадгүй маа гэж таамагласан байна. Тэгвэл энэ асуултанд 9 дугаартай бэлгүн юу гэж хариулсан бэ? Яагаад C гэсэн хариултыг сонгосон. Яг тэгэхээр химийн холбоонд чинь зөвхөн валентин электронууд солилцох маягаар химийн холбоо үүсдэг. Тэгэхээр энэ валентин электроны тоогоороо ялгаатай байна гэж үзсэн. Б хариулт болохоор энийг яг аргон ч өөрөө инертийн дээр цахилгаан сөрөг чанар гэж ярьдаггүй гэж би өөрөө яг ингээд уншижсэн санаж байна. Тэгээ аргоны иончлалын энерги гэдгийг сайн мэдэхгүй. Гэтэ ер нь химийн холбоо үүсгэж яг ямар электрон яаж дамжиж байгааг гэдгийг мэддэг болохоор C хариултыг сонгосон. зя уран санаа 5 дугаартай оролцогч яаж хариулв? Би эхлээд Б хариултаа бол хүчил төрөгчийн харьцангуй цахилгаан чанар гэхэнгүүт нь цахилгаан чанар гэдэг чинь нөгөө электроноо булааж авах чадвар нь илүү өндөр гэхээр тэгээд аргоны талаар асууж байгаа юм чинь Б хариулт бол биш байх гээд хасаад тэнгуүтээ Д хариулт болохоор биш гэж бас бодоод тэгээд харин С болон А дээрээ эргэлзэж хагаад иончлалын энерги гэдгийг би ойлгоход болохоор илүү идэвхтэй ингээд солилцоонд орох чадвар нь юм болов уу гэж бодоод тэгээд ер нь А юу С юу гэж эргэлзэж хагаад А л гэчлээ гэдэг. Химийн өвлөх систем дээр аргон хэддэггээр баган дээр байдаг үлээ? Хэддэггээр бүлэглэв? Буюу 8. 8 тий хамгийн электрон шахацсан тий. Тий, иончлалын энерги хамгийн өндөр. Энерги хинүүдэд ямар шин чанар байдаг үлээ? Тий, нөгөө баян гадаад давхраанд электрон дүрцэн 8-аар дүрцэн байдаг. Баян буюу дүүрэн тий. За тэгвэл манай асуултын хариулт юу байсан болоо гэдүүлээ дэлгэснээр танилцъя. Зөв хариулт С. Валентин электроны тоо ялгаатай. Буюу нөгөө баган чинь биш тээ. Эдгээр баганд байгаагаас ялгаатай ямар Б гэдэг талаас нь бодох нь зөв байсан байна. Аргон мэдээж хүчил төрөгч талаас нь бодоод үзвэл энэ зөв үнэн өгүүлбэрүүд бол байна те. Гэхдээ энэ хоёрыг ялгаж байгаа тэр шин чанар нь ялгаж байгаа зүйл нь гадаад давхрааны электрон болоо явчлаа. 8 электронтой байхаар ямар шин чанар үзүүлдэг вэ? Манай 10 дугаартай оролцогч. Уурлах чадвар нь багасдаг. Тэгдэг те. Тэр нь баг болохоор бид нэр бүр баг гэдэг агуулгатай инерт гэж хэлээд байгаа те. Тэгэд уралд орохгүй гэдэг чинь шатахгүй. Тэнгүүд ямар нэгэн гал гарлаа. Жишээлбэл одоо нөгөө серверийн өрөөнд ч юм уу те маш олон компьютеруудыг цуглуулсан байгаа гал арангууд бид нар ус тасаж болохгүй те компьютер руу. Тэнгүүд юу гიშилж болно гэхээр инертийг ашиглаж болох нь те. Гал тэр дороо эсэлтүүлэгч нь алга болоод унтрах нь. 2 дугаар үеийн хүү өндөрлөлөө. Биднэрт 21 он авах боломж байсан. 10 оролцогч маань хэд он авсныг самбарт харцгаая. За бид нарыг эхний 2 үеийн дараа 21 оноос 19 оноотойгоор цэлмэг очир маань тэргүүлж байгаа юм байна. Түүний хойноос бэлгүүн болон дэлгүүн хоёр маань 17 оноотой маш ойрхон нэхэж явна. Гэх мэтчлийн хэдүүлээ жигсчээ. За үүний дараа бид нарт авах боломжтой 79 оноо байгаа. Ялангуяа сүүлийн 2 үе рүүгээ орохоос өмнө 3 дугаар үе дээрээ энэ онооныхоо зөрүүнүүдийг барьж авах боломжтой. Ягаад гэвэл 1 2 дугаар үетэйгээ ижлэхэн оноог зөвхөн 3 дугаар үеэс авах боломжтой байх нэ. Ердөө өөрсөндөө амжилт хүсээд энэ үед өндөрлцгөө. Гурав дахь үе эхлэхэд бэлэн болсон байна. 6 дугаар дугаарыг ялагч. Шинжлэх ухаанд чи ер нь яагаад дурлсан юм? Би газар зүгээр ер нь байгалийн ухаанаар дагнаж явдаг. Тэгээд тэрний шалтгаан би дунд ангидаа газар зүйтэй тийм дуртай байгаагүй гэхдээ чаддаг байсан. Тэгсэн чинь манай дунд ангийн багш надаа миний намайг муухай авчдаг гэдээ даалгыг тавиад тэгээ миний шар өдлөө тэгээд 12 дугаар анги хүртлээ шарандаа сайн болоод ирж байгаа нэ. За тэгвэл шинжлэх ухаанд ер нь дуртай юу? Яагаад дуртай болсон бэ? 9 дугаартай бэлгүүнээ хариулъя. Багада өсдөг байсан юмнууд яаж ирээдүйд нөлөөлж байгаа нь яг ингээд гоё санагдаж байгаа байхгүй ингээд яг багада яаж хүмүүжлэлтэй өснө ирээдүйд яг ямар байх нь шийдэгдэж байгаа. Тэр нь яг бодитд тийм яг одоо ингээд яг мэдрээ сууж байна. За ингээд шинжлэх ухаанд дуртай 10 оролцогчдоо зориулаад 3 дугаар үеийн 7 оноотой 1-р асуултыг танилцуулъя. Зургийг сайтар ажиглан дараах гэр бүлийн гишүүдийн хүйсийг зөв тодорхойлно. A. 3 эрэгтэй, 3 эмэгтэй. B. 2 эмэгтэй, 4 эрэгтэй. C. 2 эрэгтэй, 4 эмэгтэй. D. 1 эрэгтэй, 5 эмэгтэй. За гэсэн асуулт сурагчлан маань очсон байна. За ажиглалт хийх байх нь доор нь өсөх байгаа шүү найзуудаа. 30 секундыг эхлүүлцгээе. За физикийн бодлогыг орчих болоо. Биологи асуулт явж байна те.
кинотой албатай сурагчид маань хариулчих واخа. Тэгэл өөрөөсөө хариултан дээр л анхаарлаа төвлөрүүлэн шүү. Анхаарал хэлж байгаа шүү багш нь. Оролцогч Амирд нь хэрхэн хариулсан бэ? Яагаад? Би болохоор XX нь эмэгтэй, XY нь эрэгтэй гэж үзээд 2 эрэгтэй, 4 эмэгтэй буюу C хариултыг сонгосон. Хүүхдийн хоромсомыг бичсэн байна те. За тэгээд ээж аав хоёрынх нь хүүстэйгээ тодорхой хэлгүү дээ. Хэдүүлээ зөв хариулт байсныг самбар дээр харцгаая. Зөв хариулт C. 2 эрэгтэй, 4 эмэгтэй. За байсан бахны хоромсом нэмэлт мэдээлэл байгаа болохоор яалтчгүй тийм те. 7 онооны асуулт байлаа. Дараагийн 7 оног ямар асуулт бид нар төх боломжтой эсхийг хэдүүлээ дэлгэцэн дээр харцгаая. Аль металл хамгийн бага температурт хайлах вэ? A. Төмөр, B. Цагаан ак, C. Цэзий, D. Хөнгөн цагаан. За гисэн асуулт сурагчдын маань өмнө очсон байна. Бодох хугацааг эхлүүлье. Юу юм бол? За оролцогчдын маань цаг дууссан. Эхний үеийн байдлаар бид нарыг тэргүүлж явсан 10 дугаар дугаарын ялагч маань ямар хариултыг өгсөн бэ? Яагаад? C. Буюу Цэзий гэнэ үү? Цэзий гэж одоо юу вэ? Нэгдүгээр бүлийн хамгийн доод нэг. Тэгдэх те. Тасалгааны температур аль хэдийн хайлтсан байдیں۔ За тэгвэл энэ асуултанд манай Дүлгөөн хэрхэн хариулсан бэ? Хоёулаа нөгөө тасалгааны температурт хайлтсан байдаг санагдаад байсан. Тэгээд аль нэг нь гарын дулааныг авч хайлдаг санагдаад тэгээд цагаан алтыг сонгоцсон. Тэгсэн үү? За зөв хариулт аль нь байх болоо хэдүүлээ хамтдаа шалгацгаая. Зөв хариулт C. Цэзий. За байсан бахны зөв хариулсан сурагчдаа баяр хүргье. За. Манай 10 дугаар дуурын ялагч маань зөв хэлсэн те. Хамгийн ихний өмнөхдөр инерт ихийн асуулт орж ирсэн бол хамгийн нөгөө ихний 1-р бүлэг ямар шинж чанартай байдаг вүлээ? Идэвхтэй те бүр тесрэлцтэй идэвхтэй. Тэр дундаасаа бүр хамгийн идэвхтэй нь сезиум. Бид нэр агаартай ч бүр ил гаргаж болдоггүй. Усанд хүрэх юм бол бүр аюултай. Маш хурдан оролд ороод дэлбэрчдэг. Тэгээд хамгийн аюултай металлуудын нэг. Тэгээд гаран дээр ийм шилэн дотор хорон дотор байж байгаад нөгөө инертийн хийгээр чинь дүүрэгдсэн шилэн дотор тий. Яг тэр инертийн хий яг нөгөөх нь яг зоосны нөгөө талд байх гэдэг юм тий. Тэнгүүд гарын температурт хайлчдаг сезиум. Өрөөний температур шүд хатуу хэлбэртэй байж байгаад гараараа барингууд хайлдаг. Тэгээд хайлахтаа тийм гоё алтлаг шингэн өнгөийг үзүүлдэг. Тийм металл байх нэ. Тэгэхээр энд сезиум гэдэг энэ байшгүй гэж заах юм бол хэдүүлээ боломжтой байх нь шүү дээ. Тэр газар унахал юм бол тэгэл дуусах нь шүү дээ. За сезиум ийм хурдан хайлчдсан бол өөр металл ер нь хамгийн температурыг сайн даадаг хайлахгүй тисчидэг металл ямар металл юм бол? Хайлах температур өндөртэй металл бол вольфрам. Вольфрам тий. Тэрийг ашиглаад бид нар юунд ашигладаг вүлээ? Дулааны ламп гэрлийн чийдэнд ашигладаг тий. Дахиад нөгөө инертийг хийх чинь аргоны чинь ч юм уу эсвэл агаар энэ бүр соруулж авч жагаад вакуумар чинь үсгэж жагаад тэгээд вольфрамын маш жижигхэн ийм бүршин эргэлзсэн хэлбэртэй тэр бүр эргэлзсэн бүршийг нь дахиад ойртуулаад тарангууд дахиад ийм эргэлзсэн бүршин хэлбэртэй тий. Тэгээд шатахгүй орчинд үүсэнгүүд маш хэмжээний гүйдлийг тийшээ явангууд маш их эсрэгүүцэлтэй халаад биднэрт гэрэл өгдөг байх нэ. Тэгэхээр ихэвчлэн нөгөө тийм гэрлүүд солигдсон тий ледер. Зя 7 оног авах боломжтой байсан энэ асуултанд маань 2 хүүхэд л зөв онж хариулж чадчихэ. За ингээд оролцогч нартаа 7 оноотой хамгийн сүүлийн асуултыг өгье. Ангийн 20 хүүхдийн 10 нь сагсан бөмбөг, 12 нь даам тоглодог бөгөөд 2 нь альж тоглоомыг тоглодоггүй. Даам ба сагсан бөмбөг хоёуланг нь тоглодог хүүхдүүд хэд вэ? A 10, B 18, C 8,
D 4. За гисэн бодлого сурагчдын маань өмнөсөн байна. 30 секундыг эхлүүлье. За, цаг дууссан. Хариулж амжсан уу? 30 секундэд бодлого бодох хэцүү те. За, энэ асуултанд манай 7 дугаар дугаар ялагч учрал хэрхэн хариулсан бэ яагаад? Би болохоор D буюу 4 гэж хариулсан. Яагаад? Яагаад вэ гэхлээр хоёр хүүхэд юу ч тоглодгоо гэхээр ангид ерөнхийдөө бол тоглодог 18 хүүхэд байгаа юм байна. Тийм ээ гэж бодсон. Тэгэнгүүтээ хоёулангийн тоглодог хүүхдүүдийг хоёулангийн нэмээд 22. Тэнгүүт 18 байгаа учраас 22-оос 18-аас 4 гэж боджээ. Тэгвэл энэ асуултанд тэргүүлж яваа 10 дугаартай оролцогч. 4. Адилхан. 6 дугаар ялагч бодож амжсан уу? Хэд гаргасан яагаад? Би уг нь магадлал бодож байгаа тэрэндээ төөрөөд тэгээд ямар тацсан юм уу дий гэж байгаа тэгэл сийгсэн. За хэдүүлээд өгөл зөв хариулт юу гэснийг харцгаая. Зөв хариулт D 4. За тэглгүй явах вэ? Зөв хариулт 4 бах нэ. Тэгэл манай очрол маань яг энэ бодлогын бодлыг нь яг зөв тайлбарладаг те ойлгомжтойгоор. За 21 оноо авах боломж байсан. За дугаар маань ялагч хэдэн оног авсныг харцгаая. За 1-р хувинд 33 оноотойгоор Цэлмэг очир маань тэргүүлж явна. Тэгвэл түүний араас бэлгүн, дөлгөөн, давга, очрал, уран санаа маань ойролцоо оноотой нэхэн хөөж яваа байх нэ. За. Одоо нөгөө аюултай 4-5 дугаар үе чинь эхэлнэ. 4-5 дугаар үед нийлүүлээд 58 оноог авах боломжтой. Энэ үед ялагчд маань шийдэгддэг. Тэгээд та хэд маань ялагч үлжсэн бас мэдж байгаа байлгүй дээ, тэ? За төгсгөлийн 2 үедээ өөрсөндөө амжилт хүсээд алгадшаад энэ үеэ дуусгацгаая. За үзэгчдээ ийхүү манай 4-5 дугаар үе маань эхлэхэд бэлэн болсон байна. 8 дугаар дугаарын ялагчаас багш нь асуулт асууя. Шинжлэх ухаанаар сурмаар байгаа дүүнер та ч юм уу те эсвэл ижил насны найзуудтай ямар зөвлөгөө өгөх вэ чиний зүгээс? Шинжлэх ухааны чиглэлээр эхлээд Монголдо сураарэ, дараа нь магистр доктороо гадаадын орн руу ингээд гоё том сургуулиуд руу хамгаалаарэ. Тэгвэл ер нь айгу ашигтай гэж бодож байна. Яагаад гэхээр одоо шинжлэх ухааныг эхлээд өөрийнхөө их хэл дээр сурах юм бол тэрийг арай илүү ингээд ойлгож авна. Тэгээд ер нь бол ингээд бас Монголын шинжлэх ухаан, дэлхийн шинжлэх ухаан хоёр бас айгу ялгаатай байх тал байдаг болохоор одоо ингээд шинжлэх ухаанаараа сураад одоо Монголдо яг ямар байдлаар ажилтгаа ойлгочоод тэгээд гадаад руу яваад ингээд өөрийгөө ингээд хөгжүүлээд боловсруулах гэсэн нь бол та бүхний дур. Яалтч үү тийм. Тэгээд халуунд гоё ормоор гэдэг тийм сургууль байдгүй. Монголдо сурвал биологи, хим ч юм уу салбараар бол МОИС Монголоос их сургууль сурмаар байдаг. Харин мастер, магистр, доктор зэрэгээ бол гадагшаа хамгаалах болвол би үнэхээр Харвард их сургууль руу л очимаар байна. Харвардын медицин гэл аюу алдартай тий. Ингээд та бүхний өмнө 4-р үеийн 9 оноотой хамгийн ихний асуулт. Нүүдлийн шувууд зүгчгээ хэрхэн олдог вэ? A. Дэлхийн соронзон орныг мэдэрдэг. B. Ахмад шувуудаас уламжлан үлддэг. C. Салхины урсгалд дайгдан ирдэг. D. Нар болон алтан гац содны байрлалаар мэддэг. Зя гэсэн маш сонирхолтой бодогч зүйл ихтэй асуулт сурагчсан маань иржтэй. Энэ асуултанд хариулвал та бүхэн маань 9 оноог гармалах нэ. Цагийг эхлүүлье. Ямар сони юм бэ? Хинч байх гадаа чимшигтэй. Алтан гац нар ч айгу тогтмол байх гадайдаг. Саран зарчмаас тогтмол байх гадайдаг. Салхины урсгалаар яадаг юм бол өөрчлөгдөд юм болоо, байж яд юм болоо. Шуунда айл намар юм бол доо. Багш нь бол хэлж мэдэхгүй юм да. Арав дугаартай оролцогч Цэлмэг очир маань юу гэж хэлсэн бэ? Яагаад? 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 Яагаад вэ? Бэн ши.
шуунуудаа шавилна гэж яахгүй. Дэн алтан гаазуудыг яаж харах уу өглөө. Си салхины уурсгал ийгдэг. Яаж хийгээ болох юм хэдэн зуун километрээс сорон зүй орно мэддэг. Тэр нь ганц боломж юм. За зөв хариулт ямар байсныг хэдүүлээ хамтдаа дэлгэцнээр танилцгаая. Зөв хариулт A. Дэлхийн соронзон орныг мэдэрдэг. За тэглгүй яг хаа шуунууд маань ингээд мэддэг бахнэ. Бид нар туршилтаар нутсан юм байна. Ягаад тэгэхээр шуунуудыг бид нар хайрцагч хийж хагаад үнэхээр яг аль чигт явахаа яаж мэддэг юм бэ гэдээ янз бүрээр туршиж үзээд тэгсэн чинь соронзон орны чигийг анзаардаг юм байна. Тэгээд салхины хувьд бол жишээлбэл янз бүрийн нөхцөл байдал байд юм л да. Явж байгаа урсгалынхаа чиг зарим тохиолдолд маш өндөр уулыг давах салхины сүрэн явхаас ч аргагүй тохиолдлууд олон байдаг. Тэгээд нөгөө өөр шуунуудаас ингээд салгаж малгачингууд ингээд жишээлбэл адилхан залуу байна уу, хөгшин байна уу мэддэг юм байна. Хэдүүлээ 9 оноотой 2 дахь асуулт руугаа орцгоё. 4-р төвшний дараагийн асуулт. Хар нүхний үзэгдлийн хаяа гэж юу хэлдэг вэ? A. Гэрэл буцах боломжгүй хэл. B. Температурын хязгаар. C. Хурдны хязгаар. D. Массын хязгаар. За гисэн космологийн асуулт сурагчид маань орж ирсэн байна. Үзэгдлийн хаяа гэж яг юу юм болоо? Цагийг эхлүүлье. Хаяа. Үзэгдэх. Тэ. Нэгдүгээр дугаарын ялагч Ямын Эрдэнэсээ асууя. За ер нь хамгийн төгсгөлийн шатны асуултууд хэр санагдаж байна? Хариулж чаддгүй. Энэ асуултан дээр юу гэж хариулав? Юуны өмнө төгсгөлийн шатны асуултууд яг эхний шатны жирийн шатны нэгдүгээр үеийн асуултуудаас баг зэрэг хүндэрсэн санагдаж байна. Эсвэл хүндэрсэндээ илүү эргэлзээтэй асуултууд оржсноо санагдаж байна. Яг эргэлзэж хуруугаа эргүүлж хэдэн асуулт аллаа. Харин энэ асуултын хувьд болохоор би А буюу гэрэл буцах боломжгүй хэлийг сонгосон. Учир нь болохоор үзэгдэл гэж байгаа бөгөөд яг нөгөө лог ухаанаараа үзэгдэл буюу харах чадвар тэгээд гэрэл буцах гэрэл ойх боломжгүй гэх мэтээр Аг сонгосон. 2-р дугаарын ялагч маань юу гэж хариулсан бэ? Яагаад? Хар нүх болохоор нөгөө гэрэлч хүртэл нөгөө хар нөхөөс зугтаж чаддгүй болохоор яг ингээд хар нүхний үзэгдлийн хаяа гэхээр гэрэл буцах боломжгүй хэл юм болоо гэж бодсон. Үзэгдэл гिचингүүд нэрээ гэрэлтэй холбоотой байж магадгүй юм байна. Тэгээд гэрэл хүртэл зугтаж чадахгүй юм чинь тэрийг нь хэлж байгаа юм биш үү гэдэг санааг дэвшүүлсэн. Хэдүүлээ зөв хариултыг хамтаа харцгаая. Зөв хариулт A. Гэрэл буцах боломжгүй хэл. Яг сайруулт байсан бахнэ. Зурагчтай баяр хүргье. Тэгээд Event Horizon гэж нэрлэлтэй. Үзэгдлийн хаяа хэр том байх вэ гэдэг чинь нөгөө яг тэр хар нүхний хар хэсэг нь хэр том байх вэ гэдгийг биднэрт илэрхийлээд байна те. Тэрнийхээ дөнгөж маш ойрхон зүйл дээр фотон лайн билүү. Нэг тод зураастай гэрэл байгаа. Тэгээд тэрнээс доош батаранхуу. Яг тэгэхээр хэрвээ тэр радиус дотор орчихвол юм бол эргэж ирэх цаг байхгүй те. Тэрнээс дөнгөж гарах байх юм бол чүд боломж орж байгаад зарим тохиолдолд гар явах боломжтой байна те. Тэгээд үзэгдлийн хаяа нь тухайн хар нүхнийхээ масснаас шууд хамааралтай байх нэ. Та дэд нэг юм сонирхолтой таамаг сонсч ирсэн үү? Уран санаагийн хэлсэнтэй адилхан маш их масс нэг хязгааргүй жижигхэн цэгт буюу сингляраар тий цугларчгаар цаг хугацаа орон зай доошоо ингэ цөмөрчж байгаа тий. Тийшээ ямар ч мэдээлэл орж чадахгүй, эргүүлээд гарч чадахгүй, орсон зүйл гарч чадахгүй. Бид нэр ямар ч харилцаа тогтоох боломжгүй. Хар нүхний масснаас харьцуулсан радиус нь манай ертөнцийн масс болон манай үзэгдэх ертөнцийн радиус хоёр төсөөтэй ингэнэ. Тэгэд манай ертөнц хэрхэн анх үүссэн их тесрэлт өөрөө анх хар нүх яаж үүсэж байгаа? Зүйлтэй төсөөтэй ингэнэ. Хоёр төсөөтэй гурвалжин гэж байдаг те. Бид нар тэнцүү гэж баталж чадахгүй ч гэсэн маш адилхан, хитрхи с ижигтэй адилхан те. Тэнгүүд арай бид нар манай үзэгдэх ертөнцийн масстай хэмжээтэй хар нүхэн дотор байгаа юм биш үсттэй. Магадгүй бидний ажиглаж байгаа хар нүхэн жижигхэн тиймэрхүү хэмжээтэй
ертөнц байгаа юм биш үсттэй гэдэг таамаг өгж болох юм те. Зя. Сурагчдаа 9 оноо авах боломжтой хамгийн сүүлийн асуултыг танилцуулъя. Дараах амьтдын аль нь хамгийн том бэ? A. Аргентинозавр, B. Мегалодон, C. Пероцетус колоссус, D. Цэнхэр алим. Зя гэсэн эртний түүхтэй холбоотой иймэрхүү асуулт биднэрт ирсэн байна. Сурагчдынхаа цагийг эхлүүлье. Зя хүн төрөлхтөн энэ олон жилийн хугацаанд амьд биет үүсээд 3.5 тэрбум жил өнгөрчээ. Тэр хүртэлх хугацаанд хамгийн амьдарч исэн том амьтан дараах амьтдын аль нь байсан юм болоо? Том гэдэг нь эзэлхүүн талаасаа таад мань бодоорой. Эзэлхүүн те. Ямар амьтан хамгийн том бэ? Эзэлхүүн талаасаа. Гурав дугаартай оролцогч Минзар юу гэж хариулсан бэ? Ягаад? Би Б гэж хариулсан. Би ягаад Б гэж хариулсан бэ гэвэл мегалодоныг би өмнө нь хамгийн том амьтан гэж сонсч ирсэн. Зөндөө сонсч ирсэн. Гэхдээ сайн бас жоохон эргэлзээтэй байна. Тийм тий. Ер нь амар том авраг загас те. Тий. Мег энтер гээд кино өгдөгтэй мег гэл. За дөглийн асуултанд манай учрал 7 дугаар дугаар ялагч хэрхэн хариулсан бэ? Ягаад? Би бас адилхан мегалодон гэж хариулсан. Яагаад вэ гэхлээр үгэнд нь өөрт нь мега гэдэг үг байна. Тийм байна те. Мега буюу асар том гэдэг агуулга яваад байна те. Тийм учраас магадгүй тийм баг гэж хэлсэн. За хилээ айгүй хэрэгтэй ашигласан байна. За энэ асуултанд бид нэрийг эхний үед тэргүүлж байгаа 10 дугаар дугаар ялагч маань хэрхэн хариулсан болоо? D. Ягаад? Ягаад мегалодон ч яг шаркны яг өмнөх үеийн тэрнээс илүү том байсан ч гэсэн хайрцангуй хэмжээтэй шарк ч яг цэнгэр айлгнаас хамаагүй бага тэр нэг жоохон ихсэн ч гэсэн хаяг хамаагүй гэж тооцоод мегалодон цэнгэр айлгнаас бага болчихж байгаа. Аргентинозавр ч яг динозаврын үед хамгийн том нь байсан байхаа яг үлгэр дээр харин тийсэн гэсэн газар дэдэг амьтан болохоор ч би цэнгэр айлгнаас бага гэж үзсэн. Ягаад гэвэл Пероцетус колоссус тэр чинь газрын амьтан шиг сонсогдож байна. Тэгэхээр ч одоо дийлах гэж бодож байна да. За иймэрхүү хар ухаан гаргаж хариулсан байна. Төглийн асуултанд манай 1 дугаартай оролцогч Мэрдэнэ юу гэж хариулсан бэ? Интернетээс харж ирсэн. Цэнхэр айлны талаар нэвтрүүлэг байсан. Тэгээд энэ дээр болохоор цэнхэр айлн нь 200 гаруй тонн жинтэй буюу одоо булан бүх цагийн хамгийн том амьтан гэж ярьж байсан. Тийм болохоор ингээ Аргентинозавр нь динозавр буюу дээр үед амьдсан цэнхэр айлнаас том байх боломжгүй. Тэгээд мегалодон болохоор саяны хэлсэн шиг акул учраас цэнхэр айлнаас том байх учиргүй. Тэгээд Пероцетус колоссус нь ер нь сонсогдоогүй болохоор ер нь тийм сонсогдож байгаагүй болохоор би яг цэнгэр айлн гэж бодсон. Та нар Пероцетус колоссусыг арай л дотоо үнэлж байна да. За тэгээд бүх цаг үеийн хамгийн том нь одоо тэгээд халим гэж юу? За хэдүүлээд үгэл хариултыг дэлгэцэн дээр харцгаая. Зөв хариулт D. Цэнхэр алим. За цэнхэр алим байх нэ зөвөр сурчтай баяр хүргэе. Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй байна шүү дээ. Бид нар бүх цаг үед амьдарч байгаа хамгийн том амьтантай цуг амьдраад байгаа байна шүү дээ. Тэгээд бусад хариултууд нь ч гэсэн зүгээр энгийн нэг хариултууд биш. Яг зүйтэй. Аргентинозавр бол хуурай газар дээрх хамгийн том эзэлгүнтэй том амьтан байна. Мегалодон бол бүх цаг үеийн хамгийн том махчин predator байх нь байна. Нөгөө Пероцетус колоссус нь юу юм бол? Бүх цаг үеийн хамгийн жижиг нь байж магадгүй. За Пероцетус колоссус бол бүх цаг үеийн хамгийн хүнд амьт юм байна. Бидний олсон халимны үг. Халим энэ амьтнаас гаралтай байна. Тэгээд өөрөө маш том. Тэгээд хүнд халимнаас тэгэхээр хүнд ихээр чинь болохоор задгаа талаад гарч чадахгүй. Яг л задгаа талаад гарах юм бол живчин. Тийм болохоор эргээр амьдэрдэг. Эргээр хараахан хөл нь алга болоогүй, сэрээ болж амжаагүй юугаараа ингээд эргээр алхаж амьдэрдэг байсан юм байна. За далаа гараад гарах юм бол живчих гээд шүү дээ. Тэгээд бид нэр аюу сүлд олж илрүүлсэн юм байна. Тэгэд ясныхын density-г хэмжиж үзсэн юм байна шүү. За юу. Зя. Хамгийн сүүлийн 9 онооны асуулт дууслаа. 27 оноо авах боломж байсан. Тэгвэл энэ асуултууд маань ялагчдын маань хэрхэн дахин ирэмбэлсэн бэ гэдгийг дэлгэцэн дээр хамт танилццгаая.
Зя. Зарим нь тэргүүлээ алдаад, зарим нь тэргүүлэх болж авч эхэллээ. Нэгдүгээр байранд манай өмнөх үедээ тэргүүлсэн Сэлмэг очир маань нэгдүгээр байранд яваа бол хоёрдугаар байранд Б бэлгүүн маань орсон байна. Түүнээс ганцхан оноо дутуу Давгаан маань 3 дугаар байранд явж байна. Түүний араас Дэлгүүн Амир Эрдэнэ Халиум Учрал уран санаа Минжинсар Булгамаа гэсэн байдлаар жигсжээ. Зя. Ийхүү манай 4 дугаар үед дуслаа. Хамгийн сүүлийн үе эхлэхэд бэлэн болсон байна. Өөрсөндөө амжилт хүсээд энэ үед дуусгацгаа. Эрхэм мөндөд үзэгчдээ манай ялагчийг тодруулах үе маань тун төгсөн байна. Тэгээд ялагчд маань үнэхээр ялагч гэсэн шиг хоорондоо өрсөлдөөнтэй оролцож байна. Тэгээд одоо ч гэсэн боломж маш олон оролцогч нарт байгаа. 31 оноо штэ. Яг төсөөлж байгаа өрсөлдөгч нь алдаалтаа асуултанд хариулахад 20 онооны ялгаа гараад эхэлнэ штэ. Тэ? Зя 3 дугаар байранд цойлон орж ирсэн Дагван маань ямар сэтгэлтэй байна? Өрсөлдөгчдөө юу гэж хэлэх вэ? Өрсөлдөгчдөө амжилт нэхийг хүсмээр гүндий алдаасаа л гэж байна. Яг сүүлийн мөч болоод эхлэнгүүд те. Би тэдрийг алдаад би асуултаа мэддэг асуулт байгаасаа л гэж бодож байна. Тийм шүү дээ. Одоо ч юм бол яг тулцсан өрсөлдөө шүү дээ те. Амжилтыг бол байгаасаа. Тэгээсээ те. Амжилтыг бол эхний үедэр хүссэн юм чинь те. За одоо амжилтын эсрэг зүйлийг хүсье гинэ. За 2 дугаар байранд яваа бэлгүүн маань ямар сэтгэлтэй байна? Өрсөлдөгчдөө юу гэж хэлэх вэ? Одоо тэгэл хариулаад явна да. За намайг яах вэ гэсэн царайтай өрсөлдөгч рүүгээ харж байгаа. Биднийг тэргүүлж яваа Цэлмэг очроо ямар сэтгэлтэй байна? Өрсөлдөгчдөө юу гэж хэлэх вэ? Алдаараа гүйж. За манай Цэлмэг очир маань 10 дугаар дугаар дээр бас хүмүүс алдах даалгаврыг өгөөд тэгээд тэр даалгаврыг нь биелүүлсэн тохиолдод гарсан. За энэ хэдүүл энэ тохиолдолд ерөөсөө даалгаврыг биелүүлэхгүй шүү заяа. Цэлмэг очрыг 3 ногоор барьж авсгий. Харцгаая. За ийхүү манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үе 1 оноо нь 10 оноотой асуултыг та бүхэндээ танилцуулъя. Арифметик прогрессийн дараалсан 3 гишүүний нийлбэр нь 21, үржвэр нь 315 бол эдгээр 3 гишүүний хамгийн их тоог ол A. олох боломжгүй, B. 7, C. 9, D. 15. Зэ оролцогчдын маань бодлого тэдний өмнө очсон байна. 30 секундын бодох хугацаа байгаа. Цагийг эхлүүлцгээе. Арифметик прогрессийн тодорхойлтыг болох нь байна. Үржид 315 гэхэр ч одоо ялагчд маань хэн тэрхүүлэх болоо. Зя цаг дууссан. 7 дугаар ялагч учрал маань төрөний 30 секундын турш намайг хар зогслоо байна. Хариулцдаг юм уу? Тийм үү? За ямар хариултыг хэлсэн бэ? Яагаад вэ? Би болохоор C буюу 9 гэсэн хариултыг сонгосон. C буюу 9 үү? За яагаад? Арифметик прогрессийн дараалсан 3 гишүүн нь болохоор 5, 7, 9 буюу эдгээрийн нийлбэрүүд яг 21, 315 гэдэг үр дүнтэй учраас 9 нь хамгийн их тоон тэгээд эцэг сонгосон. Тийм үү? За C гэж бодож байгаа юм байна. Тэгвэл энэ асуултанд 10 дугаартай бид нарыг одоогийн байдлаар тэргүүлж яваа. Оролцогч маань юу гэж хариулсан бэ? C гэж хариулжээ. Дагван маань юу гэж хариулсан бэ? 4 дугаар ялагч C. Бэлгүүн маань юу гэж хариулсан бэ? Бүгдээрээ C юм уу? Тийм үү? За хэдүүдэд үзэн хариултыг хамтдаа харцгаая. Зөв хариулт C 9. Зя байсан бахнэ. Оролцогч маань боджээ. Баяр хүргье. Зя. Яаж бодлогыг юм хурдан ботчоод байна учруулаа. 7 дугаар ялагч. Мэдгүй яа за. Ботчоо л энэ. За 10 онооны асуулт өнгөрсөн. Энэний араас онооны самбар хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая. Үе. Багаар бүгдээрээ зөв хариулсан юм уу?
Эхний бодлогон дээр алдангуудаа шар хөдлөө. За бүгд дээр дараагийн болгон дээр анхаарлаа 100% хөлөрлөж байгаа бодсон юм шүү те. За оролцогчд маань мундаг юм аа. Ялцчгүй сүүлийн шатнд шалгарсан оролцогчд юм аа. За 10 оны 2 дугаар асуултыг сурагчдагч нартаа өгье. Хамгийн анх ямар улс үе олноор хөнөөх биологийн зэвсэг ашигласан бэ? A. Герман, B. Орос, C. Монгол, D. Хойд Солонгос. За асуулт 10 дугаарын ялагчтай маань өмнө очсон байна. 30 секундын хугацааг эхлүүлцгээе. Ямар улсад тийм хар санаа, атгах санаа төрдөг юм болоо? Үе олноор хөнөөх биологийн зэвсэг. Биологийн зэвсгэд ямар төрлийн үе олноор хөнөөх зэвсгүүд агуулаа гэж болох вэ гэсэн үг ээ. Энэ улсын хүмүүстэй л би л ярихгүй. Болохгүй бах те. Эртний түүх болж тарах гэдэг те. Цаг дууссан байна. Оролцогчид маань ямар хариултыг өгсөн бэ? 4 дугаарт оролцогч тавга. Би C буюу Монгол гэсэн хариултыг сонгосон. Монгол уу? За яагаад? Бороо тэгээд. За яагаад? За. Яа. Яасан бэ? Багш нь инээж байгаа. Үгүй зүвчж болно шүү дээ. Багшигаа инээд дээр төлбөргүй найдвар хажигчлаа шүү дээ. Та өөрөөс асуучихгүй. За сонирхолтой багштай яагаад? Үгүй та өөрөөс асуучихлаа муухай шүү За дээ. дагваг хэлийг сонсомоор байна. Бүгд монголчууд өвчтэй тарга ханыг давуулж шидчихсэн гэж одоо тэр нь бол Германаас нэлийн ихтэйсэн учраас би Герман биш Монгол гэдгийг сонгосон. За ингээс сонгосон байна. Маш гоё сэтгэл сонгожээ. Монголчууд тийж давуулж шидчихсэн юм уу те? Хөөрхий хятадууд юм уу? За бэлгүнэ. Аль ингэ сонгосон бэ? Яагаад? Герман гэж л бодсон. За яагаад? Германч угаасаа ингээд 2 дугаар дайн, 1-2 дугаар дайн чинь ингээд хоёуланд нь оролцсон. Тэгээ бас ингээд маш олон төрлийн хим биологийн зэвсэг ашиглаж байсан болохоор А гэж бодсон. Тэгжсэн те 1-2 дугаар дайны ялагдсан талд байсан те. Тэр үедээ янз бүрийн зэвсгүүд ашиглаж байсан маш төрөл бүх олон төрлийн тэр дунд нь хамгийн анхны биологийн зэвсэг бүртгэгдсэн байна гэж дүгнсэн байна. За манай 10 дугаартаа оролцогч Герман. Хоёр маань адилхан. Ямар биологийн зэвсгийг ашигласан юм бол? Mustard gas. Mustard gas буюу юу вэ? Юу лээ? Газ. Ямар хими элемент вэ? Мэдгүй. Холоор зүйтэй тий холоорын хийг ашиглаж ийсэн маш их хордуулж ийсэн аюултай тийм зэвсэг ажилласан байна. Тэгвэл энэ нь хамгийн анхны тохиолдолд муу юм уу биш юм уу гэдгийг хамтдаа элэгцэн дээр харцгаая. Зөв хариулт C. Монгол. Зөв хариулт C. Монгол. Зөв хариулт C. Зөв хариулт C. Зя гэсэн хариулт байх нэ оролцогчтой баяр хүргэе яалаа. Зя. Биологийн зэвсэг ашиглагдчихсан. Биологийн юмдаа ямар ангилууд орох вэ гэдэг зүйлүүд нь багтан те. Амьд организмтай холбоотой байх гэдэг те. Хэрвээ нөгөө хий гэдэгчвэл химийн талаас болох гэдэг. Энээс өмнөх нэг тохиолдол байгаа. Гэхдээ олон сурвалжин дээрээс Монголыг хэдүүлээ тооцдог юм байна. Өмнө нь болохоор Месопотамия юу гэдэг вэ? Тийм улсад болохоор яасан бэхлээр өөр тий ямар биологийн зэвсэг ашигласан тохиолдол байдаг вэ гэхээр жишээлбэл мөөгөн цэр ашиглаад хоолны их бүр тарайлангийг нь хордуулаад тэгээд шууд эдийн засгийн тийм нөлөө үзүүлж ирсэн тохиолдол бас байдаг юм байна. Үүний дараа бидний өвгдээц маань ажиглалт хийгээ тэр ажиглалтаа өөрсөндөө ашигтай байдлаар ашиглаж ирсэн бах нэ. За. Оролцогчтой маань онооны самбарт хэрхэн дахин ирэмбэлсэн бэ гэдгийг хамтдаа харцгаая. За бид нэр тэргүүн байранд маань биднийг өдийг хүртэл тэргүүлж яваад цэлмэг очир маань болон давгаа маань оноо тэнцвүүтэйгээр 70 оноотойгоор тэргүүлж эхэллээ. За түүний араас энэ нэвтрүүлгийн ялах боломжтой оролцогчид бол 62 оноотой дэлгүүн байна. Түүний араас
61 оноотой бэлгүн нар маань байна. За. Хамгийн сүүлийн асуулт бол 11 оноотой. Энэ 11 оноо ялагчийг тодруулж магадгүй. Гэхдээ бусад орлогч нарт чинь тодорхой хэмжээний ялах боломж байгаа. Тэгэхээр өмнөх дугаар дээр 15 дугаар асуултын өмнө ялах боломжгүй байсан ч гэсэн те оролцогч нар тэнцснээс болоод тэнцэж байгаа оролцогчд маань асуултандаа алдаад явснаас болоод гинт ялах боломжтой болоод ихсэн оролцогчд байсан. Тийм болохоор хизээч шантарч болохгүй. Асуултандаа банк зорьтой хариулах хэрэгтэй. За хамгийн сүүлийн асуултандаа бүгдээрээ өөрсөндөө нэг амжилт. За давгаагаасаа сэтгэл сонсъё. За ямар сэтгэлтэй байна? Би маш их баяртай байна. Би өөр бодож байгаад асуултаа түүхийнхаа сурвалжиндаас үүдээ сонгосон. Мөн Цэлмэг очрын маань хариулт нь Герман байсан гэдгийг сонсоод би миний хариулт зүг багасаа гэд найдал зогсож байлаа та. За бэлгүүн. За бэлгүүнээс эхлэе. Ялах болцоо байгаад байна. Хажуутд нь таны хамгийн хүчтэй өрсөлдөгч байгаад байна. Ямар бодолтой байна? Өрсөлдөгчдөө юу гэж хэлэх вэ? Тэгэл яда чадхаар хариулна. Чадхаар чийгс хариулаарай. За. Хоёр маань их татан найзад болоод ирсэн шинжтэй. За. Бэлгүүн маань. Хоёулаа алдаасаа. Бүгдээр алдаасаа тий. Бүгдээр. Энэ хоёр зэрэг алдаад яваад байвал тоглоом үргэлжлээд явах гэдэг тий. 11 оноотой асуултууд араасаа гарч ирэх гээд байна. Энэ боломжийг нь ашиглаад өөр оролцогч нар ч гэсэн ялах боломжоо нээж болно. За. Цэлмэг очир маань ялах гад маш ойрхон л байгаад байна да. Сэтгэл ямар байна? Сэтгэл лөө. Сандарч байна гэж. Ялагч та хэдий маань аль нь ч байсан бэ? Та хэд маань бүгдээрээ гайхалтай сурагчаад сурсан зүйл юм сураад эхлэхэр нүд нь хасаал асуултнуудаа хариулаад эхлэхэр бүр баярлал та хэдийг хараад багш гэсэн тоглоод эхэлчихдэг. За. Төгсгөл ойртсон байна. Үзэгчтэй, оролцогчтой. Манай нэвтрүүлгийн ялагчийг тодруулж магадгүй 15 дугаар асуултыг сурагч нартаа хариулцгаая. Дэлхийг экваторын дагуу бүсэлсэн олсыг гадаргуугаас 1 метрийн зайтай хөндөй болгохын тулд хичнээн метр олс нэмэх хэрэгтэй вэ? A 628 метр, B 314 метр, C 40076 метр, D 6372 метр. За бүх агуулгыг гой хосолсон сонирхолтой бодлогоор жирлээ сурагчд маань бодож эхэлнэ. 30 секундыг өгцгөөе. За би ингээд дэлхийг нөхөр байна. Би яг нэг юм олсоор яг өөрийгөө гой бүсэлчиж. Бүсэлсэн зүйлс хоёрын хоорондын зайг 1 метр болгож нэмэхийн тулд хэдэн метр олс хэрэгтэй вэ? Бүсэлсэн зүйлс нь дэлхий гэдгийг хэлүүлээ. Мартаж болохгүй. Цаг дууссан. Яа багш нь бас бүр тогтолчлоо. Хэн юу гэж хариулсан бол яагаад гэж хариулсан бол дэлхийг тойруулах гэхээр маш урт ус байх гэдэг нь тий. Тэгээд яг таарсан байгаа. Тэгвэл дэлхийгээс яг 1 метр бүх талд нь 1 метр өргөхийн тулд ямар хэмжээний олс нэмж залгах ёстой юм болоо. Энэ асуултанд давгаа. Юу гэж хариулсан бэ яагаад? Би Д хувилбарыг сонгосон. Мэдээж A, B хувилбар ойлгомжтой биш. Тэгээд бодож үзэхэд 1 метр нэмэхийн тулд радиус нь 1 метр нэмэгдэж байгаа учраас 2p дөрвөлээ гэхгүй. Зүгээр л A байсан болов уу? Зүгээр л дийлхий сонгосон да. Хэдүүн би бичлэг үзэж байхад ийм бодлого бодож байгааг харахад зүгээр л 6372 метр байсан шиг санагдаж байна. За дэлхийн ер нь экваторыг тойрсон радиус ч айгүй том бах те. Ер нь хэд үт юм бол багш нар тоог хэлэх сурч байна. 40 мянга л. Тэр хэсэг билүү те. За тэгвэл энэ асуултанд манай 6 дугаар дугаар ялагч ялах бололцоотой байгаа дүлгөө маань хэрхэн хариулсан бэ? Би яг энэ тухай нэг бичлэг яг амар тодор үзчихсаа санаж байна. Тэгээд би тэр бичлэг дээр анх бодож байхдаа нэлээд олон километр хэдэн мянган километр гаруй юм болох
олсох болох уу гэж бодож байсан. Гэхдээ тэгээд хариулт нь амар өчөөгөн жижиг юм байсан. Тэгээд яг хэд гэдгийг санахгүй байгаа болохоор би А, B2-ын А гэж дугуулсан. За энэ бодлогын хариултыг олж чадвуу манай хоёр маань одоо л зөвшөлдсөн. За марах гэдэг чинь гоё шүү дээ. Нэр аль нь яасан болоо. Тэгвэл энэ асуултанд 9-р дугаар ялагч бэлгүү маань яаж бодсон бэ? Би нэг зүгээр сайхан харьцаагаа яг ингээд зүгээр ингээд локер бодсон. Нэг дэлхийн мөнгөрт чинь нэг 6,000 орчим километрийн радиустай байгаа. Тэрнийгээ зүгээр 6 болгоол. Тэгээд 1 сантиметр 1 метр нэмсэн гэж байгаа юм шиг радиус дээр нь. Тэгэхээр ингээд зүгээр ингээд жижигхэн юм гарын ингээд атгсантай тэнцвэргүй юм хэмжээтэй болонгуутлаа зүгээр ингээд харьцаагаар л будцсан. Яг хэр өсөх бол гээд. За манай бэлгүү маань дэлхийн радиусыг санджааснараа бодоод 1 метр төр хэмжээнд үргэлжлүүлэхийн тулд гэж хариулаад аль хариултыг сонгосон гэлээ? Б. Буюу 314 метр шаардлагатай гэж хариулжээ. За тэгвэл энэхүү асуултанд манай 10 дугаар дугаарын ялагч бид нарыг тэргүүлж яваа ялах магадaltaй. Залмөгөөчр маань хэрхэн хариулсан бэ? Яагаад? Би. Биг сонгосон. Яагаад? Яагаад оо YouTube Shorts. Тэм үү? Марк Робер гэдэг нөхрөөс би энийг үзье яг энийг үзье. Дэлхийн радиус ер нь тойргийн радиусыг олдог томьёо чи юу вэ? 2PR тий. Тэнгүүд радиус буюу R дээр нь л нэгийг нэмчих нь шүү дээ. Тэгэхээр та хэд маань бодож байгаа байлгүй хэдүүлээ хамтдаа зөв харилцаа танилцгаая. Зөв хариулт A 628 м. За гэсэн хариулт зөв байсан бах нэ сурагчид маань. 2P гэдэг хэсгийг санах ёстой байх нь те. R-ыг нэгээр нэмэгдүүлэхэд гадна талдаа үржигдээд 2P-гээр нэмэгдэж байгаа. Хаалтнаас задлаад нэгийг гаргаа тавьчингууд 2P буюу 6 метр дөнгөж гарам утас байх юм бол тэр урт олсыг дэлхийгээс 1 метр дахиад томсох нь байх нь байна. Зөв асуулт байна те. Дэлхий гэл амар том зүйл биднэрт өгөөл хэдэн мянган километр гэж толгой эргүүлж байгаа л яг хариултыг нь бодож иж олохгүй болол бидний яг зүүн совин бол сүүлийн 2 асуултан дээр бохоо байна те. 15 асуултын ард ялагчид маань гарлаа. 15 дугаар асуулт ялагчийг тодруулж чадсан болов үгүй болов 10 өмнөх дугаарын ялагчтайгаа хамт тэдгэрийг онооны самбарт хэрхэн дахин ирэмлэгдсэн бэ гэдгийг хамтдаа харцгаая. За. Их үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн санаачилсан 100% танин мэдхүүн уралдаанд нэвтрүүлгийн ялагчаар 100 оролцогч дундаас 100 онооны асуултын дундаас 2 үеийн дагуу биднийг цойлон өөрийн мэдлэг оюунаараа биднийг цойлж чадсан ялагч бол 73 оноогоор дэлгөө шалгарч хэдүүлээ халуун болоод ашиг бэлгэлье. Багш нар тоглоо та хэдийг хараад амар их баярлж байна. Та хэд маань бүгдээрээ маш гайхалтай оролцсон. Бүгдээрээ маш гайхалтай сурагч нар бүгдээрээ маш гайхалтай мэдэхгүй асуулт байсан ч гэсэн гоё тамга гаргалгаа гаргаж ирээд өрсөлдсөн. Энэ өрсөлдөөнд маань маш гайхалтай өрсөлдсөн биднийг тасралтгүй тэргүүлсээр байсан олон асуултын ард гарсан тайлбарыг ч гэсэн маш гоё өгсөн гайхалтай өрсөлдсөн 2 сурагчаасаа багш сэтгэл амаар байна. 10 дугаар дугаарын ялагч Залмаг Очир маань сэтгэл багшаа 7 оноо. 7 оноо яасан бэ багшаа? Атаархсан юм аа. Гэхдээ бас жоохон ингээ яг бэлтэж байгаад болсон болохоор ялаагүйдээ бас жоохон сэтгэл гутрж байна. Тэгээд гэтээ төлөвлөгөөтэй бас баяр хүргье. Энэ нэвтрүүлгээс ер нь юу олж мэдэв, юу сурав? Энэ нэвтрүүлэг ер нь ямар ач холбогдолтой гэж бодож байна? 7 дугаар дугаарын ялагч учирлаас асууя.
Энэ нэвтрүүлэгт оролцсоноор би өөрийнхөө мэддгүй байсан олон зүйлсийг байгалийн ухааны тухай олон зүйлсийг мэдэж авлаа. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ нэвтрүүлэгт ороод маш олон дурсамжийг бүтээж авлаа. Мөн бас маш олон найзуудтай хүрээлэлд хэлж чадлаа гэж бодож байна. Надад яг юу засах хэрэгтэй, ирээдүйд надад яг юу хүлээж байгааг сануулж өгсөн зүйл боллоо. Тэгээд энэ нэвтрүүлэгт орсон бүх хүүхдүүд финалийн дугаар дээр оролцож байгаа бүх хүүхдүүд маш их сайн байлаа. Мэддэггүй байсан зүйлээ олж авсандаа бол амар баярлж байна. Тэгээд нөгөө яг ингээд ялагдах тааж биш те. Одоо ингээд ийм нэвтрүүлэгт ороод ингэж явж ийсэн шүүгээд ардаа түүх болоод үлдэж байгаатай бол амар баяртайгаа. Би бол хамгийн сүүлд орсон гэдэгтээ нэг амар уурлаад байх нэг сэтгэл төрхгүй яад бол би энэ өөрийгөө сорих гэж өөрөө мэдгүй зүйлийг авах гэж би энд орж ирсэн болохоор эхний тавд орсон хүүхдүүдэд маш их баяр хүргэе гэж хэлмээр байна. Тэднээс амар баярлж байна. Нэг чиглэл рүүгээ биш илүү олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэдгийг амар сайн ойлголтлоо. Тэгээд төлөвлөгөөнийг амар тэнцэж явж байгаад гинт доороос амар сайн гараад ирсэн амар баярлж байна. Одоо миний үеийн ямар байна, миний төвшин ямар байна гэд өөрийгөө илүү их боловсруулж, өөрийгөө хичээж чармайлгах ёстой ингээд залхуурч хэвтэх биш. Нэг ч гэсэн ном унших ёстой гэдгийг сайн ойлгож авлаа. Юуны түрүүнд ингээ хамт оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамт мэдлэгээ сорж өдөө хүртэл хамт гээд өрсөлдөж явсандаа баярлж байна. Тэгээд одоо гэртээ харж ер нь бол унтна л гэж бодож байна. Дараагийн үлэлд оруулаарай намайг. За тэгээ багшин дэрэн дээр анхаарай. Дараагийн удаа дагаа хүчтэй нэг хийж заяа байла. За 4 дугаар дугаараа ялагч таагаа. Маш их готрж байна. Уур хурж ийн гэлээ. Мохоо яа ямар иргэн юм бэ? Үнээл хэлээ да одоо готраад шүү дээ. Би ёо. Би өөрийгөө сүүлийн асуултанд бурааруулсандаа их готрч байна. Мөн тэгэж дэлгөөнөө сайн найз маань хайцсанд маш их баярлж байна. Түнээр их бахархаж байна. За манай ялагч маань сэтгэл хөдлөлөд айгүй байсан бах. Тэгээд сэтгэл хөдлөлөд арсныхан дараа хамгийн төсөөл бүхэлнүү хэмээн боломжийг олгоё. Би өөрийгөө байгалийнхын дээр дунджаараа хамгийн муу гэж бодож байгаа. Би хамгийн сайн чаддаг юм физик газар 102 гэтээ яг энэ надтай хамт зогсож байгаа 9 өөрөөхөд бүгд бөөнөрөө өөрөөсөө гэсэн чадах юм дээр надаас дээр. Тэгээ надаас ерөнхийдөө ухаантай өгч гисэн байгаа. Тэгээд би яаж ялсандаа амар баярлж ин гэтээ тэгээд бас нөгөө нэг тийм их хичээлтгэл гаргаж тийм ухаантай болсон хүүхдүүд ингээд надад бараг атан дээр хажигдсандаа жоохон гатарж байгаа гэдэг дээр амар гимсэлж байна. Гэтээ тэгээд надтай хамт энд хамт өрсөлдөнд баярлалаа. Тэгээ болоо. Маш олон асуултанд хариулсан, бүх хариулсан асуултууд чинь чамааг өнөөдөр ялагч болгоод өргөсөн байна. Тэгээд зэрэгэлдэх ертөнцид магадгүй те янз бүрийн чансууд эргэцэн ертөнцид магадгүй бүгдээрээ ч ялагч болтон зогсож байгаа юм билүү те. Хэдүүлээ бүгдэндээ өөрсөндөө арууллаа зориулаад нэг халуун алгад шилтгийг Ерөнхий ивент итгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Ивент итгэгч Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар. Хамтран ажилласан Skytel компани. Хамтран ажилласан ADT компани. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. 100% танин мэдхийн уралдаан нэвтрүүлгийн эхний улирлын ялагчаар Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Бархсын Дөлгөөн тодорлоо. Шагналын 10 сая төгрөгийг Монгол Улсын их сургуулийн судалгаа хамтын ажиллагаа эрхэлсэн проректор профессор Цэрмаагийн Баатар Чулуун ардуулах болно. Монгол Улсын ирээдүй болсон нүдэн байгальтай, нүрэндээ цогтой, авьяаслаг, мэдлэгтэй бүх залуучууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монголын үндэсний олон нийтийн телевизээс санаачлан Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбараас дэмжин зохион байгуулсан эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шилдэг 100 оролцогчийн дундаас
өөрийн авьяас чадвар мэдлэгээрээ шалгарсан та бүхэнд дахин баяр хүргэе. Төгсгөлийн шатны ялагчийг хэдүүлээ хамтдаа тайзнаа урьж байна. Аминго 10 сая төгрөг. За ийхүү манай нэгдүгээр улирлын маань байгалийн ухааны шилдэг сурагчийг шалруулах аялал маань энд хүрээ дуусч байна. Шинэ асуултуудтайгаар, шинэ сурагчтайгаар дараагийн улирлаар уулзцгаая. Шинжлэх ухаан мандтгай.